Энийг ч одоо хоёулаа томоотой. Хоёр дахь өдрийн минь сайн уу? Юу вэ? Тэгээ Үхлийн тойрог киног бол манайхан ерөөсөө бөөнөрөө сайхан мэдж байгаа шүү дээ. Үхлийн тойргийн 1-р анги за тэгээд яг одоо гарч байгаа 2-р ангийг найруулсан. Найруулагч Цэдэн Балын цэрэнд орж болохоор ерөөдөө та нар мдэггүй байж магадгүй сүүлийн хэдэн жилд бол өстой жинхэнэ мэдрэл муутай юм шиг бүр бор бохисгүй амар ажиллаж байгаа байхгүй юу? 5 жил дарааллаад 5 кино гаргацсан заяа. 2022 онд манай нөгөө Батука ахын тоглодог акшн триллер Докторыг найруулад тэгснэ дараа жил нь 2023 онд миний өнөөдрийн онцлогч байгаа Сэвлэг гэж аим шиг киног найруулад 24 онд Үхлийн тойргийн 1-р анги, 25 онд Эцсийн зогсоол Ээцгийн 2-р анги. За тэгээ мэдээж те энэ жил Үхлийн тойрог 2 нь гарсан шүү дээ те. Ахвал ёстой карантин дуусаад ёстой жинхэнэ алый гэж бодсон юм шиг байгаа. Ажилдаа орё те. Ажилдаа орё. Тэгээ өнөөдөр болохоор мань чин та нарт найруулагч цэрэнд оржин Үхлийн тойргийнхоо яг өмнө нь найруулсан амшин киноны болох Сэвлэгийг сайхан та нартай ревю сэтгэлдээ хэлэх гэж байгаа байхгүй юу? Үхлийн тойргийн 1-р ангиар бичлэг хийхдээ мэдээж завран бүтээлчдтэй хамтраад 2-р ангийн промоутлж исэн болохоор тэгэж магтаж өндөр оноо энэ төр 1-р ангид нь өгсөн гэж та нарын зарим нь ойлгосон юм шиг үлээ. Хуцаатай л та. Мань чин нэрээ амлын заяо та нарт би бүр ингээд хизээч яг ингээд өөрт таалагдаагүй киногоо ингээд таалагдсан гэж рекламдахгүй заяо амлын. Амлаа. Тэгээ өнөөдөр бас яг тэрийг батлах гээд байгаа ч юм биш заяа. Гэхдээ өнөөдрийн онцлогч байгаа Сэвлэг кино бол айгүй олон потенциал өндөртэй элементүүдтэй, айгүй эвгүй зураглуудтай, гой үндсэн санаа буюу концепттэй ч гэсэндээ миний хувьд бол жоохон том зургаараа чанар муутай кино гэж дүгнэгдсэн байхгүй. Дүгнэгдсэн ч юу бахтай одоо зүгээр надад тэг санагдсан дээ. Яг мэдээж за бусад байдаг л нэг Монгол аимшиг кинонуудаас бол хамаагүй илүү чанартай кино заяа. Гэтэл яалтчгүй бүхэл бүтэн Үхлийн тойргийг найруулсан цэрэнд орж найруулагч кино гэхээр жоохон хүлээлт өндөр үзсэн дээ ч юм уу. Үхлийн тойрог 1-2 дээр айгүй сайн байдаг юмнууд нь энэ Сэвлэг дээр айгүй дутуу хаанаж хөрөхгүй санагдсан гэх юм уу да. Тэргээч найруулагч цэрэнд орж ерөнхийдөө өөрөө мэдж байгаа гэж би бодож байна. Тэгээ угаасаа Үхлийн тойрогоос өмнө нь хийгдсэн кино болохоор Сэвлэг дээр алдсан юмнуудаас айгүй сайн суралцаад нэгэн талаараа те энэ Сэвлэг болвол Үхлийн тойргийг тийм сайн болгож хийх нь өмнөх зүгээр нэг өөртөө өгсөн том хичээл нь гэж надад санагдаад байгаа юм гэж нас те. Яг яав юун дайггүй санагдав, юун сул санагдав энтрэ ревю хэсэг дээрээ сайхан дэлгэрэнгүй ярина. Тэгээ бүдүүнийг мэн цалинжуулж өнөөдрийн мэн дугаартаа хамтран ажиллаж байгаа Showbox-то баярлаа. За бүжиглээрээ минийхөө. Зүгээрш байлаа энэ зүуд бэтэн бэчний тэр дууд булам төрх харсан чинь мас уурн галзуурхад ганц гурав номер чинь нугур чинь нуруу чинь төгс. Эй, бэд бич зураг чинь төгс. Чамд хэл хүүхс мөр шүлэг. Тэгэхээр кино маань хүүхэлдэйн театрт ашиглагдах нэг хүүхэлдэйг засаж янзалж байгаа урлан бүтээгч одоо за артист залуугийн зураглалаар хэлж байгаа юм. Секси чит. Зүүн зэрэг таагүй шүү. Коридор тийм байна. Энийг ч одоо хоёулаа томоотой. За тэгээ киноны маань уран бүтээлчдэд танилцуулах opening credits бол ер нь айгу зөвүүн яг нэг тийм хүүхэлдэйн театрын дотоод заслууд, хүүхэлдэйний дизайн зургууд гэх мэт дүрслүүдийг агуулсан баг нөгөө James Wan-ы Dead Silence-ыг санагдуулмаар айгу зөвүүн атмосфертэй, бас айгу зөвүүн хөгжимтэй opening байгаа байхгүй юу? Киноны маань гол дүрүүд болох Тамира болон Уянга хоёр бол Солонгоо гэж ганц охинтой, охин нь аавда өстой жинхэнэ аим ерөнхийдөө айгүй аз жаргалтай л гэрүүл байгаа юм л да. Тамира маань хүүхэлдэйн театрын хүүхэлдэйнүүдийг бүтээдэг одоо артист гэж гадаад үг хэрэглэмээргүй л байгаа. Уг нь одоо дархан, баримлж, сэлэж одоо юу гэмдэ тийм ажил хийдэг хүн байхгүй юу. Тэгээд олж байгаа мөнгө төгрөг нь амьдралд нь үнэхээр л хүрэлцдэггүй юм шиг байгаа. Уянга түлээд үшээ авъя л да. Хизээ энэ амьдрал чинь дээрдгий энэ төр гэд уурлаа л гэдэг юм байлээ. Гэхдээ тэгээ олж байгаа хэд чинь наад хөдөлмөрийн чинь хумсын толионд ч хүрдэггүй үстэй.
Чи яагаад чихэр аваад байгаа юм бэ? Нүүр амдаг чи юм тороод байгаа үсттэй. Гиснэсээр өнөөдөр солонгоо үсээ тариулсан юм байна лээ. Тамира үсийг нь хайлгүйгээр сэвэлгийг нь үргээснээс хойш анх удаага авж байгаа юм чин хамтд нь хаадгалчаа гэж ядгээс гадна солонгоо аавынхаа одоо ажиллаж байгаа хүүхэл дээр үзааснаа энэндээ үс хийчих юм бол над шиг хөөхөн харагдах юм байна гэж яддаг foreshadowing те foreshadowing байгаа байхгүй. Ядагч л байсан уянгаа уурлаад Тамира чи яасан юм ойлгодгүй юм дээ хайраа. Энийг чин тийм амар хялбар хурдхан шиг хийждэг юм биш штэ энэ төр гэд хэрэлдсэн байж жахт нь солонгоо өөрх юм гадаа ганцаархнаа сууж ядгаас гадна ард нь нэг хар увцастай үл таних эрэгтэй хүн гараад ирсэн байдаг. Ойлгомжтой шүү дээ. Солонгоог хулгаалаад аваа явчихж байгаа байхгүй юу? Манай хоёр салж яваад энэ тэн дүр өчнөөн орил чаралж хайсан ч олдохгүй нугасаа ойлгомжтой. Нөгөө нөхөр нь айл хизээний зүхтаацсан солонгоогийн эсхий тавчгийг машиныхаа урд тал руу хийсэн байж байгаа юм чин цагдаа дуудлага өгчхөөд яваад очсны дараах л чаваастай нөгөө хяналтын камерт үлдсэн нэг дүрснээс нь охиныг нь үрдсэн зүхтааж байгаа хулгайчийг болж хардгийг. Манай охин байна штэ. Одоо яах юм бэ? Манай охин олон дэжтэй байцаагч. Чи хэдэн секунд зурцсан байна штэ. Чи тэр ханарын саасан дэжтэй. Хэдэн секунд зурцсан байна штэ. Танай гэр бүлд муу мэдээ дуулгаж байгаад уучлаарай. Манай ажилтнууд танай охины цогцсыг туулгалын усанд живсэн байдалтай олсон байна. Охины бид ямар нэгэн хүчирхийллийн улмөр байхгүй. Анхны дүгнэлтээр нугсан тасарч нас барсан байх гэж таамаглаж байна. Хэргийн газрын үзлэгээр охины өрөөсөн гутал олдоогүй. Та тайван байхыг хичээгээрэй. Би талуурчныг хайж байгаа. Хаан улмаар байна. Ядаж тэр алуурчны царайлуу нь харж байгаа. Яагаад бид өхнийг ингэдэг? Өөрөөс нь асуух ёстой. Ойлгов уу? За тэгээ угаасаа манай хоёрт ямар хэцүү байх нь ойлгомжтой шүү дээ. Уянгаа бүр өвчин намдаагч толгойн ийм хоёроос салхаа байгаад амьдрал нь тэр чигтэл хөмөрчгсөн мэт мэдрэгдэж тэ арайхийн амьдарч байхад бас нэг төгшүүр буюу гэрийнх нь гадаа нөгөө барьцаалагч нь харагдаж марагдаад хамгийн гол нь гараад очингууд хэнч байхгүй заяа. Яадагч л байсан хөөх юм ингэж уу гашуудад харагдаад хичнээн хэцүү байсан ч Тамирагийн нөгөө хийж байгаа хүүхэлтэйнийх нь тоглолт бүр юу юугүй болох гээд хугацаанд тулчгаад байсан болохоор ганц шил юм задлангуудаа ажилдаа орж байгаамаа. Аваа энд үсгийч юм бол надтай адилхан болох юм байна. Эцнэн мөнгө чаддгүй бол эдэн мөнгөрөг.
Харин тийм ээ, ингээд охиныхоо үсийг хүүхэлдэндээ нийлүүлээд хийж байгаа юм байна лээ. Яг тэр өрөөнд манай Тамира уянга хоёрт айгүй илэгтэй байдаг нөгөө хүүхэлдэйн театрын манаач ахын аягатай цайн дотроос нь ийм мангар том үсний ширхэг гарч ирж байхаас гадна зүүдэнд нь яг Солонгогийн нөгөө гол руу шидүүлэхийн өмнөх дүрслэл харагдаад хамгийн гол нь тэр алуурчных нь машины дугаар зүүдэнд нь харагдчихэдэг байхгүй юу. Ах хүү шууд л хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөгчдөр очиж тэр тухайга хэлээд уг нь ах нь ийм ухар сүсэгт итгэдэг хүн биш л дээ. Гэтэл нэг талигаачийн сүнс аврал ирээд надаас гуйгаад байгаа юм шиг санагдаад тэр машиныхын дугаарыг бичээд аваад ирлээ гэд 74 79 гэсэн бичиг авчирч өгч идэг. Уг нь туслагчл хичээж байгаа юм л да. Гэтэ одоо тэгээд мөрдөгч маань энийг нь бодтой баримт гэж хүлээж авахад асуудалтай штэ. Битгий балаа юм яриа те та гэсэн арцтай. Тэгээ одоо тийм шинж яг тэгж хэлдэггүй л дээ. Гэтэ нэг тийм шинжтэй окей өөр мэдээлэл байвал залгаараа бороо гэд явуулж байгаа. За тэгээд хэд хоногийн дараа хүүхэлдэйн театрын цоо шинхэн жүжиг тоглолтын өмнөх тест үзлэгээ тавиад Солонгогийн маань үсээр хийгдсэн хүүхэлдээ анхны ажилдаа гарч байгаа маа. Тоглолтын дараа театрын захирлантай нэхмэлжээ охины хүүхэлдээ ёстой сайн болжээ. Тамирачд бас яалтчгүй авьяастай маа гэж магтчихаас гадна хөдлөж байгаа жүжигчин нь харин жоохон бэлтгэл сургууль дутуутай байгаа юм байна гэснээр тэр жүжигчин нь буюу бэлгүүн гэж эмэгтэй илүү цагаар бэлтгэлээ хийх гээд театр дээр хонхоор болж байгаа байна лээ. Даанч чаваас гарчгаад эргээд ирсэн чинь хүүхэлдээ нь яг үлдээгээд гарсан одоо тэр байрлалда байдаггүй. Манай жахтай нээлж нэлээ хайсны эцтараа гэж нэг юм олж авч чаддаг. Аваатай. Би заавал та нарыг амар холно. Гиснес нэрээ нэг чухал хэлэх юм байна. За тэгээ энэ өнөөдрийн онцолж байгаа сэвлэг киногоо мэдээж би Showbox-оос олж үзсэн байгаа. Showbox application маань өмнө нь зөвхөн утасны аппликейшнтэй байсан шүү дээ. Одоо тэгвэл Showbox маань www.showbox.cg гэдэг вебсайттай болсон байгаа. Тэгээ над шиг ер нь яг утас гэхээсээ илүүтэй байнгын л комны ард ажилд сууж идэх хүмүүст бол айгүй гоё мэдээ байгаа байхгүй. Мэдээж за Showbox маань бусад стриминг платформуудын адилаар шинээр гарсан бүтээлүүдийг түрээсэлж үзэх боломжийг өгж байгаагаас гадна хамгийн гол нь премиум багцаараа дамжуулаад сэвлгээс ахуулаад өөр маш олон кинонуудыг дотроо агуулсан Кинобокс, дээрэс нь өөр ямар ч Монгол стриминг платформ дээр байдаггүй Аудиобокс болон FM боксыг санал болгож байгаа байхгүй юу. Аудиобокс дотор нь хүннүүгийн түүх, аимшиг өгүүлгүүд, романтик өгүүлгүүд, за бүр эротик өгүүлгүүд гээд төрөл бүрийн аудио контентууд байгаагаас гадна FM боксоор нь дамжуулаад Монгол FM-үүдийг сонсч болох юм байлээ. Тэгээ хамгийн гол нь яг гадаадд ажиллаж амьдардаг ажлынхаа хажуугаар Монгол контентуудаа хүртэх хүсэлтэй байдаг хүмүүст бол айгүй гоё боломж гэж би бодоод байгаа байхгүй юу. Монгол FM интерес сонсох те. Зөвхөн Showbox дээр байгаа оригинал цувралуудаа үзчин, дээрээс нь бас Кинобоксоос нь янз бүрийн кинонуудаа үзчин, хаяас эротикоос нь үзэж болно шүү дээ те. Бас тэрнийхээ тэгээд хажуугаар нь гол нь FM-ээс сонсох боломжтой, янз бүрийн аудио контентууд бас авах боломжтой, давхар юмнууд авах боломжтой гэсэн үг. За тийм байна. Тэгэхээр утсаа голчлон ашигладаг хүмүүс байх юм бол Showbox аппликейшнийг утсан дээрээ татах нь байна. Хараа яг одоо над шиг комны арт хөвшлэн цагаа өнгөрөөдөг хүмүүс байх юм бол www.showbox.cg рүү зарах нэ.
Боксоо задлаад үз. Харин тэ ингээ салгалж байгаа хүүхэлдэйгээ эвдэ ажиж байгаа. Энэ шууд манаа жахад хэлээд те. Яана хүүрээ баларсан юм а нөгөөгийн чи эвдэ ажиллөө. Тоглолт эхлэхээс өмнө Тамирад буцаагаад өгөө засаж амжих болов энэ төр гэхэд те. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Тамирагийн мэн гэрвэл ямар шүү байдалтайгаа байлээ те. Тэгээд дахиад засаад өг гэвэл бүдүүлэх штэ. Тэгээд одоо те гэж хэлээд манаа жах Тамирад өгөлгүйгээр өөр артистаас гуйгаад үзье гэд аваад үлдчихдэг. Гэснээс нэрээ манаа нөгөө мөрдөг жах маань те үнэхээр л бас ингээ шантарчлгүйгээр айгүй шаргуу ажиллаж байгаа юм байна лээ. Өдөр өнөөх алуурчны охиныг барьцаасан хавийн автобусны буудлын хажууд одоо байнгын ангид манж өнжөөд шүнэн бараг тэрчигтэй ундлгүйгээр нөгөө хяналтын камерын бичлэгийг үзэж унжиж байгаа болж таарж байгаа юм. Энэ үеэр Тамирагийн тариныг сони юм болдгоо нь уянга шүн дунд сэрчгээд нүрээ угааж исэн чинь угаалтуурынх нь толинд ийм жаахан хүүхдийн алганы мөр гарцсан байдгаас гадна яг ард нь өнөөх солонгогийн дуртай чихэрнүүдтэй чихрийн тавг нь унаж хагараад ч зогсолгүй. Тамирагийн урлангийн байшингийнх нь гэрэл нь асцсан байдаг. Хамгийн эвгүй нь урлангийнх нь байшин руу яваад очиход яг солонгогийн суух дуртай байсан савлууран дээр тэр чихэрнийхэн цааснууд нилээ хідэр байжэдэг. За тэгээ манай мөрдөгч маань нөгөө автобусны буудлын хажууд харуулын ажиллаа хийцэн сууж байгаа штэ. Хэсэг суусныхан дараа яг нөгөө манай жахын бичиж өгсөн дугаартай хар машинтай хүн ир зогссноо. Түдснээс тамхи аваад тамхилаа зогсож байгаа энэ зураглал нь айгу танил харагдж байгаа сте. Та нар харж гинүү те. Нөгөө проектор дээр харагдсан яг юу гэдг нь мэддэхгүй дүрсэл байсан шүү дээ. Тэр нь бүр яг одоо энэ автобусны буудлын урд тамхилаа зогсож байгаа алуурчныг харуулсан дүрсэл байсан болж таарж байгаа байхгүй юу. Тэгээ хамгийн гол нь бүх шинжүүдэрээ нөгөө алуурчин нь мөн байгаад байгаа чинь мөрдөгч маань алуурчин муу юм шиг байна гэж гадарсан ирнэл тэнийг юм шиг машинтайгаа чимээгүйхэн дагаж магахын оронд тэнийг царайлчаад машинаасаа бууснаа. Хөөе залуу наашир уулзаатхыг гэдээ өөрийгөө бариад өгчдөг. Энэ бол үнэхээр тэнийг үйлдэл байгаа байхгүй юу. Ревью дээрээ илүү дэлгэрэнгүй яриа заяа. Нааширтай уулзаах. Энэ үеэр манай чах маань нөгөө эвдэрсэн хүүхэлтэйгээ бариад өөр артистаар засуулах гээл явж байгаа юм л та. Тэр засуулах гээд гуйж байгаа артист нь Эрка гэдэг нэг үнэн хэдэр ядар ийсэн яхэр гүлэг байлээ. Ажил амьдрал чинь тусдаа. Тамирагийн охин үгсэн нь миний буруу юм уу? Өөр нь засуулаач энэ тэргээ даруулцж ийсэн аа яг тэгээ сүулдэ засч өгөхөр л болж байгаа юм байлээ. Эвдрийдэх. Хачи мич үзэр. Хүлэгцэл ирсэн амьсгаанууд. Кордот юм байна. Нэг ч одоо хойлоод байгаа юм уу та?
За. Ихэмл жоохон маань идчихээд. Харин чамаг балгаж өрөөд сэтгэл санаач тав болохоор өчигдөр би эрkä засуулах санаатай авчихсан. Яаж вэ? Цаад чинь бардаггүй юу? Харин цаадлаганд чинь таагүй явдал өчигдөр тохиолдоод одоо сэхэн жоохаг л Тийм. би энэ л бацахгүй байхаас өргөд. Ямар муу мэт вэ? Гайгүй бах. Харин за ахын дүү өөрийнхөө бүтээлийг засч явслаад яалтаа бэлэн болох хэрэгтэй байна. Нөгөөдөр тоглолт. За тэгш. Үгүй охины чи алсан алуур чи олдоогүй ингээ сэлгүүцээ зүгээр сайхан 50 байгаад байгаа чи юугаа хийгээ солиороо цаймаа уугаад тийм үү яасан муу мэдээ вэ энтергээ суугаад байгаа юм бэ. Ингээ мангар хурдан гашуудлаад автсан юу ч улан юм шиг сууж байгаа надаа ерөөсөө таалагдахгүй байгаа. Тэгээ ревю хэсгээр илүү сайхан дэлгэрэнгүй яриа заа юу. Уянгаа бол тултлаа гашуудсан хэвээрэл байгаа байхгүй юу. Охиныхоо гарыг үнсэж ин гэ зүүдэлцэн ажил дээрээ унтчихэдэг. За тэгээ мөрдөгч маань жухаарлоо, тамираач зассан үгэлтэйгээ бариад театр руу хөдөллөө. Яг машиндаа суухаас өмнө нөгөө алуурчин залгаснаа эхнэрээ ч нам таглаатай байгаа болохоор ярих боломжгүй байна. Эхнэрээ амьд үлдээ гэж бодож ивэл миний заасан газар ганцаараа ирээрээ гэснээр ерөнхийдөө хэдүүлээ энэ ариун болд гэж залуу яг яагаад солонгоог алсан тухай хэдүүлээ мэдэж авч байгаа юм аа. Та энэ удаагийн дараа л оруулаад өгөлдөө төхөө. Хичнээн ч удаа хойшчих удаа. Чөмөг шилжүүлэн суулгах хагалгаа бол элбэг биштэй ордог. Бид нар эндээс зүгээр л өвчтөнгүүдийнхээ материалыг явуулдаг. Цаанаа очиод шалгаруулалтаар хагалгааны дараалал гардаг байхгүй юу? Би танаас сүгдэн гүйж. Тэгэлдээ эмчийн төхөө. Би тань боломжгүй гэж хэлээд байна шүү дээ. Боломжгүй шээ. Танаас бүх юм боломжтой. Запасны дараалал гэж байдаг үстэй. Танаас бүх юм боломжтой. Ухад хүртэл аны хаад гаргадаг нь овчноо да. Та нар ингээ бүгдийг мэдэн шүү. Энэ охин дөнгөж тодорхойлоос та. Та нар өөрчлөхгүй байна уу? Нөхөө. Чиний хэдүүлэн юу ч хийж чадаагүй. Арчаагүй маарыг өршөөрэй. Мөрдөгч. Таны явуулсан машиныхын сэр дугаараар нь эзнийг нь олж гэрийнх нь хаягийн тогтоолоо. Одоо бүрэлдэхүүнээ аваад гарлаа. Ойлголоо. Гүйцэтгэе. Би аав ээж лугаа хийж авчих юм би.
Одоо би чиний аав. Та миний аа биш. Биш гинэ. Биш гэсэн үү? Харин тийгээд энэ ариун бол гэж залуу охиноо алдчихад гашуудлаа дийлж чадахгүй сэтгцийн асуудалтай болж галзуураад хагалгаанд нь явуулж өгөөгүй эмнэлгийн эмч буюу уянгаагаас өшөөгөө авах зорилгоор охиныг нь хулгайлаад тэгээ одоо сүулдэ алчсан л болж таарж байгаа юм л та. Зүйл. Хамда. Тамираас байршил. Тамираа заасан газар руу нь явж явах замдаа нөгөө мөрдөгч рүү залгаад юу болсон тухайга бүгдийг нь хэлэхэд уг нь бол мөрдөгчтэй за чи тэнийг юм хийж болохгүй шүү. Бид нэр бөөнөр одоо яг тэр заасан газар руу чи очиж гинэ очлоо гэж хэлсэн ч Тамираа эхнэрээ зүгээр харж суугаад угаасаа алуулж чадахгүй штэ. Би яадаг ч л байсан эхнэрийнхээ араас очлоо. Та нар араас ирвэл ээр энтергээд ээрж ярьж байгаа уцаа тасалчдгийг. Тэгээ явсаар заасан газарт нь очиход ариун болд уянгагийн амтаар нэг завинд суужсан байж идэг. Тамирааг шууд сэлүүр аваад суугаадах сэлүүр дүүлээд нуурын гол руу дөхнөө. Хүүхдээ алдчихад амьдраад баг. Хөгийн багайц. Муаларч. Одоо бид хоёрыг бас яах гээд байгаа юм бэ? Би охиныхоо сүүлийн өдрүүдэд яг энд энэ нуурын гол дэрж салхилуулдаг байсан. Охин маань миний гар дээр зовлондоо хагаж өнгөрсөн. Дараа нь би чандрыг нь цацгахдаа үхэлтэн бороотой бүх навчнуудыг яг энэ нуурын голд болчихлоо гэж өөртөө амласан. Тэр чи миний охин ямар буруутай юм? Буруутай. Чи. Бас чи. Бид бүгдээ буруутай. Харин одоо хамтдаа миний охин руу явж охиноос минь уучлалт гуйцгаая. Хүлээ. Надаас эхэлж. Тийм ээ. Чи илүү их зовх ёстой. Зүгээр. Одоо хоёулаа явъя. Бүх юм дууссан.
чи ихмэлж охиныг тайзан дээр тоглохыг нь заавал үзэрэй. Тавнаас чихэр нууцаар идэж байсан дуучлаарай. Бас таны санааг зөндөө их зоосон дуучлаарай. Одоо санаа зовлтгүй ээжээ. Энд аав надтай хамтад хайртай шүү ээжээ. Үрд. За тийм тэгээ генетл сцен солигдсноо тэр жилийнхээ үйл ч юм уу эсвэл за нэлээд хэдэн жилийн дараач байж магадгүй ямар ч л байсан өвлийн цагаар нэг шоронгийн оригдл шоронгоос оргож нуурын дээгүүр гүйж явжгаад цасан дундаас хүүхэлдэйний гарыг олж харангуудаа ухаад харсан чинь те мэдээж нэхмэлчээ охины хүүхэлтэй маань дүрээрээ байж хахаас гадна хоригдлын хажууд нэг жаахан охин зогсчдөг. Тэгээ хоёрдугаар анги байх магадлалтай шүү гэд тийслээд байгаа юм шиг байгаа. Одоо энэ шоронгийн оригдлын охиныг алаад тэгээд энэ шоронгийн оригдлын араас явах юм да. Мэдхгүй ямар ч байсан хоёрдугаар анги байгаа шүү л гэж хэлж байгаа. За тэгээ кино маань энэ дөрөв дөндөрлж байгаа маа хэл захтаад энэ газ ревюгээр гараа. Ревьюсгээ шууд энэ хүүхэлдэйгээр эхлүүлчих гэж бодож байна. Бүр ямар зөвүүн дизайнтай бэ те. Надад бол амар зөвүүн санагдсан цараа тэгэл тэ яалтчгүй энэ хүүхэлдэй болвол Сэвлэг киноны хамгийн memorable буюу одоо мартагдчихгүй тод үлдсэн юмнуудын нэг одоо миний хувьд бол байсан. Тэгээд аимшиг кинонд бол угаасаа иймэрхүү те олон жилийн дараа ч гэсэн дурсагдж байхаар хараад л шууд одоо тэр кинон дээр гардаг юм байж те гэж танихаар object нэг юм зүйл бит зүйл бол амар чухал байдаг шүү дээ. Talk to Me-гийн гар за Dead Silence-ийн хүүхэлдээ, Freddy Krueger-ийн цамц одоо бас гарны бэлээ тэгээд Jason Voorhees-ийн Mask энтергээд янз бүрийн юм дээр яригдаж болно л доо. Яадаг ч л байсан те хэрвээ энэ кино үнэхээр л алдартай болчих юм бол алдартай болсон бололтыг нь улам тод томруунаар тамгалж өгөх юм бол одоо энэ хүүхэлдээ л байгаа юм л да. Угаасаа Сэвлэг маань яг хүүхэлдэйн театртай аль бие ёсоор хамтарч бүтээгдсэн юм байлээ. Тэгээд тийм болохоор яг одоо те хүүхэлдэйн театрт хүүхэлдэй бүтээдэг Гарамгай, Авьяастай яг мэргэжлийн артистуудын гараар энэ хүүхэлдэйн бүтсэн гэдэг нь тодорхой. Тэр нь ч угаасаа мэдрэгдэжсэн. Тэгээд энэ хүүхэлдэйн зүгээр нэг юм хямдхан харагдахгүй байхгүй. Энэ хүүхэлдэй бол үнэхээр амар зөвүүн байхгүй. Энэ хүүхэлдэй байсан бол ингээ энэ хүүхэлийг зарж исэн бол би бол ингээ даваад өрөөндөө тамир байгаа байхгүй. Тэгээд яг энтэй уйлдаад ихний таалагдаагүй юм орж ирж байгаа нь энэ хүүхэлдэйгээ хангалттай сайн ашиглаж олон юм утга учиртай сцен дээр үр дүнтэйгээр ашиглаагүй энэ хүүхэлдэйгээ илүү ингээ нэг юм гоёор ашиглаагүй гэх юм уу зохиол нь тэг санагдсан надад бол кино маань угаасаа яг нэг юм хоёр үндсэн сторилайнтай байгаа шүү дээ. Нэгдүгээрх нь мэдээжтэй нас барсан охиныхоо үсийг нийлүүлж бүтээсэн хүүхэлдэйн охиных нь сүнс шүглэж байгаа гэдэг нэг юм жоохон сүнстэй юм паранормал те. Хоёрдугаарх нь болохоор яг тэр охиныг хулгайлж амийг нь өнөөсөн халуурчны араас мөшөгж байгаа нэг юм жоохон детектив, триллер, мистери жанрт харьяалагдах тийм сторилайн. Ялцгүй ерөнхийдөө үйл явдал нь тусдаа өрнөд байгаа шүү дээ. Тэр халуурчны араас мөрдөж байгаа үйл явдлууд нь ч тусдаа тэгэнгүүтээ энэ хүүхэлдэй маань бас тусдаа нэг юм хүү амьтаа алаа тэр нэг артистыг алаа нэг юм тусдаа яваад тусдаа хоёр сторилайн ингээ зэрэгцээ яваад байгаа шүү дээ. Хамгийн гол нь энэ хоёр нь хоорондоо зэрэгцэж оршихдоо яг нэг тийм гоё давс хучранд таарцсан хоршилгүйгээр эсэргээрээ тэ нэг юм нэгнийхээ гэрэлтэх боломжийг нэгнээсээ улгаалаад хоёр сторилайн нь хоёулаа нэг юм жоохон өөгч биш болцорхаач биш болцсон юм шиг санагдаад байгаа. Энэ нас барсан охиныхоо үсээр хийсэн хүүхэлдэй гэдэг концепт бол нэг амар зөвүүн бүр ингээд янз бүрээр үйл явдлыг нь өрнүүлээд бүр гүнзгий шумбаад хажуугаар
дугаар нь ямар ч storyline оруулахгүйгээр зөвхөн энийг ингээд explore хийж болохоор нэг юм айгүй тийм зөвүүн концепт байгаа хэрнээ. Зүгээр л тэр нэг хүүхэлдэйн байсан байранда байхгүй болоод гарч ирснээ эвдрээл тэгснээ засуулж ахта засж байгаа артиста алаал нэг тийм утга учиргүй баахан сцен донд эргэлдэжсэн аа. Сүүлдээ бүр нисж гарч ирснээ супер батар шиг сэлүр агаартай бүр өдөртөж ингээд шидэж мэдээд ингээд сүлбэж алж малаа л тий. Яг үнэндээ тэр одоо ингээд жүжигчин ингээд хүүхэлдээгээрээ бэлтгэл хийгээл эвдлээл засуулаал гэдэг энэ сценүүд нь ерөөсөө нэг тийм зохиолоо урагшлуулж байгаа чухал сценүүд биш зүгээр нэг тийм аимшиг кино юм чин аимшигын төгшүүртэй сцен байх ёстой гэдэг нэг юм одоо фил хийгээд оруулсан гэмээр айгүй нэг юм цагийн гарц зүгээр трейлерт л дүрсэн ашиглах сценүүд байгаа юм шиг санагдсан байхгүй надаа. Сая бол бичлэгэндээ би ерөөсөө тэр сценүүдийн бүтэн оруулаагүй жоохон зарим зай энтрийг хасж байгаа шүү дээ. Тэгээ яг киногоо бүтнээр нь үзэх юм бол энэ сценүүд нь бүр амар урт заяа бүр хитрхи ингээд нэг юм хитрхи зунгаарлцсан урт бүр одоо тэгээ бас тэр нөгөө манаач өвөө ингээд нэг юм явж идэг хэсэг байдаг байхгүй юу. Тэр тамира бэлтгэл хийхээс өмнө манаач өвөө ингээд театрт нэг юм байгаад байгаа юм шиг санагдаад төгшүүрлээл явж исэн чинь яг үнэндээ юуч байхгүй тэр сцен нь яаж дуустдаг вэ гэхээр тамира байсан байж таарад манаач ахыг цочоогоод тэгэл дуусч байгаа. Энэ сцен яг ямар ч шаардлагагүй амар шаардлагагүй сценд амар урт цаг зарцуулж байгаа байхгүй юу. Тамира уянга гэдэг аав ээж хоёр те одоо манай гол дөрүүд маань бүхэл бүтэн төрсөн охиноо нэг алуурчны гарт алдчихлаа. Энэ бол амар том юм шүү дээ. Тэгээд аав нь гашуудсандаа охиныхоо үсийг хүүхэлдэндээ хийжлээ. Энэ ч л нэг юм гол ингээ plot point байх ёстой юм шиг надад санагдаад байгаа. Гашуудлаад яаж даван туулж байгаа, яаж тэр гашуудалтаа эдэгдэж байгаа, тэгээ тэр хүүхэлдээтэй ингээд яаж байгаа энэ төр гэх нэг юм энэ хоёр гол дүр дээрээ илүү ингээд төвлөрүүл ингээд надад зүгээр санагдахгүй. Киноны голоос тэ манай хоёр бүр ингээд байхгүй болоонаас шүү. Тэгээ хамгийн гол нь бас Тамира уянга хоёр маань ямар ч screen time-гүй царай мараа ингээд харагдахгүй ингээд байж ирсэн аа. Тамиратай нөгөө манаач ах очиод уулзсан чинь бүр юу ч болоог юм шиг яана тийм үү, Эркагийн би муу байгаа мó яасан тоогүй юм болоо вэ энэ төргээ эргүүтэй хуцаа солиорой. Охиныхоо амийг өөр хүний гарт алдсан аав хүн болвол бүр солиорж идэх юм уу те бүр галзуур солиорой за тэр хүүгэлдээнд за үсэж байгаа галзуур солиорж байгаа юм л да. Гэтэ тэгээд одоо тэр алуурчны араас явдггүй юм уу те тэрэндээ үш сандгүй юм уу те тэрийг ингэж хөөдггүй юм уу те охин нь өөд болоод тэгээд тэр охиныхоо ингээ үсээр хийсэн хүүгэлдээгээ ингээд театрт аваачаад өгцөн тэгээд тийм байхад ингээд одоо зүгээр тэгээд тэр хүүгэлдээ ингээд тэр хүүгэлдээгээ ингээд тоохгүй хайчиж байгаа юм уу те мэдгүй нэг юм амар гашуудаа тэгээд тийм хүүгэлдээ ингээ хийсэн хийгээд ингээ өгсөн хэрнээ ингээ нэг юм үргэлжлэн нэг юм биш нэг юу ч болоог юм шиг нэг өө яана тийм үү эрка гэж солиороо нэг тэр хүүгэлтэндээ санаа зовж байгаа юм байхгүй байхгүй яаж гашуудж байгаа амьдралд нь яаж нөлөөлж байгаа энэ тэрийг харуулдаггүй биш бас харуулдаг л да. Гэтэ надад бол дутуу санагдаад байгаа. Гол дөрүүд дээр илүү гүнзгий character study хийх ёстой байсан юм шиг санагдаж байгаа байхгүй. Тэгээд кино үргэлжлээд ах чинь гол дөрүүд байхгүй зүгээр нэг хэн чирэггүй мөрдөгч энтрийг үзүүлээл ингээ зунгаарлалтай нагаад. Тэ энэ мөрдөгч бол үндэ л цагийн гарц дүр байгаа байхгүй юу. Жүжигчин мөнгө төр авах бол өстой гоё жүжигчин л дээ. Тэгээд одоо энэ тэнд өгж байгаа нүдний харцны тоглолт энэ төр айгу зөвүүн харизмтай те ингээ дүрдээ тохирсон байгаа ч гэсэндээ дүрн нэрээ үнэндээ энэ кинонд ямар ч нөлөөгүй зохиолдоо өгж байгаа өөрчлөлт байхгүй дүр байгаа байхгүй юу. Алуурчныг олж харж чаад ямар тэнэг юм ийгээд хамар дороос алдсныг нь хэдүүлээ мэдж байгаа штэ. Тэгээ бөө юм болж мөрдөжснөө сүулдэ барьж авч чаддаг ч хөө нөгөө хайгаад байсан алуурчныг нь манай нэхмэлчээ охин зүгээр нисч очоо сүлбэж алаад дууссан штэ. Squid Game season 3-ийн нөгөө нэг те Хванжуно юм ааш. Тэгээ яг нэг юм бодогдож байгаа юм л да. Одоо нөгөө нэг те ариун болдман сүлд хэлдэн штэ. Ингээд энэ охины минь өхөлд бид нар бүгдээрээ буруутай гэд. Тэгэхээр одоо юу гэнтэй хүүхдүүдтэй бид нар өөрсдөө ингээд ээлтэй байж чадахгүй нийгмийг бид нар ингээд бүтээсэн бид нар ингээд авч яваад байна гэдэг нэг мессеж байж болж байгаа юм. Тэгээд тийм байхад нь энэ мөрдөгчийн дүр болохоор яг тэр охины төлөө яваад тэгээд төгсгөлд нь яг тэр нөгөө эсхий тавчгийн бүр ингээд барьцсан айгу гашуудсан байж дээ штэ. Тэгэхээр бас яг энэ дүр нь нэг тодорхой хэмжээнд те бас нэг тийм хүүхдүүдийн төлөө гисэн ингээд итгэл ийм нийгэм одоо нийгэмд бас нэг иймэрхүү хүмүүс иймэрхүү тал бас байгаа шүү гэдэг мессеж юм уу гэж бол яг тийм маягаар ойлгож болж байгаа. Гэхдээ яг одоо ингээд нөгөө киноны үйл явдалд энэ дүрийн нөлөө бүр юу ч байхгүй. Одоо энэ дүрийг ингээд хасчих юм бол яг үнэндээ бүр юу ч өөрчлөгдөхгүй заяа. Бүх юм болдгоор болол кино дуусна. Алуурчин тамираа руу залгаал, дуудаал, тамирааг алаал, нэхмэлч охин гарч ирээл, алуурчиг сөлбөж алаал. Тэ юу ч өөрчлөгдөхгүй. Энэ мөрдөгчийн ямар ч үүрэг байхгүй. Яг тэрнтэй адилхан тэр хүүхэлдэйн театрт хүүхэлдэйгээр бэлтгэл хийгээл эвдэл тэрийг засж байгаа артист алуулаад байгаа сценүүд ч гэсэндээ зохиолдоо нөлөөгүй сценүүд гэж санагдаж байгаа. Энэ Эрка гэж яг хэн чинь яг ямар ч хамаатай идэ киноны маань алтан цаг яваад байхад дөрүүдээ үжүүлээд ингээд зохиолоо өрнүүлж авах хугацаа дуусах гээд байхад нэг юм зүгээр алуулах зорилготой киноны зохиолд ямар ч нэг юм үр нөлөө байхгүй нэг юм рэндом дүр дээр ингээд цаг удаан
тэгээд энэ жүжигчин эмэгтэйгийн дүр ч гэстэй бас хэнд чамаатай зохиолд ямар ч нөлөө байхгүй рэндом дүр тэгэл киноны цагнаас баах минут хумстаа. Тэгээд дахиад хэлээ яг энэ сценүүдийг би бүтнээр нь оруулаагүй яг киногоо үзэх юм бол өөрөөсөө одоо энэ Тамирагийн сцен тэр мөрдөгчийн сценүүд за тэгээ бас энэ Эркагийн сценүүд бүр амар урт бүр хитрхи урт амар зунгаарлцсан ингээ үргэлжлээл хийдэг минут явуулаа л хийдэг. Сцен болгон өөр ингэсэн үүрэгтэй үзэгчдэд ямар нэгэн мэдээлэл өгөө зохиолынхоо үйл явдлыг урагшлуулж явах ёстой шүү дээ. Энэ кинон дээр бол яг нэг юм ямар ч зохиолоо урагшлуулж байгаа юм байхгүй зүгээр цочоох гээл төгшөр өгөх гээл зунгаарлалтаад байгаа үүрэггүй сценүүд амар их байсан миний хувьд бол. Тэгээ үхлийн тойргийг санаж байвал үхлийн тойрог дээр мэдээж бас нэг юм зүудний нэг юм амар creepy сценүүд зөндөө байдгийн шүү дээ. Тэднэр нь аль ч нэг юм цагийн гарц гэж санагддаг байхгүй. Яг ингээ үнэндээ үнэхээр яг зохиолоо урагшлуулад идэв шүү дээ. Зохиолдоо дандаа үүрэгтэй дандаа яг ямар нэгэн мэдээллийг ингээд баг багаар өгөөд яваад идэг. Ерөөсөө нэг юм зүгээр л цочоох зорилготой зүгээр л айлгах зүгээр л трейлер дээр эвгүй дүрсэл харуулах зорилготой тийм юм филлер сценүүд ерөөсөө байдаггүй байхгүй. Одоо жишээ нь тэр уянгагийн зүуд те энэ ч одоо ингээд охиныхан сүнс өстө өгөн те уянгааг бараг алах гээд охин нь уянгаад муу юм сансан байгаад байгаа юм шиг уянгааг айлгаж зүудэнд нь орж ирж байгааг бол би ерөөсөө ойлгоогүй. Айгу утгагүй зүгээр нэг юм аимшиг кино юм чинь аимшигын сцен байх ёстой гэдэг ингээд оруулсан юм шиг сцен байгаа байхгүй. Мэдээж нөгөө уянгааг тэр ариун болдын охиныг хагалгаанд нь явуулж өгөөгүйгээд ариун болд буруутгаад тэрнээсээ болоод солонгоог алсан болохоор солонгоо тодорхой хэмжээнд ээжигээ буруутгасан болов уу гэж бодохоор төгсгөлийн сцен дээр ямар ч тийм шинж байхгүй баяртай ээжээ санаагийн заваасан дуушлаарэ гэд яваад өгж байгаа юм. Гэснээс те нэр энэ төгсгөлийн сцен бүр яг юу вэ? Энэ яг хэний санаа байсан юм бэ гэж нас те. Уг нь бол ингээд өөд болсон охин нь аавынхаа хамтаар ээжтэйгээ салах ёс гүйцэтгэж байгаа айгүй гоё тийм юм сэтгэл хөдлөм сцен байгаад байгаа ирнэ. Амар эвгүй нэг юм жоохон муу CGI те тэгээд ингээд аав хоёр нэх awkward байрлалтай тэнгэр дээр ингээд уянгаараа гүлрөө зогсоонагаад нэг юм амар нэг юм awkward те нэг юм нуцтай хүлээж авах жоохон хэцүү байсан байхгүй юу. Зохиол дээр бол энэ сцен айгүй гоё л бичигдсэн байсан байх. Уншихад айгүй зөвүүл айгүй гоё л харагдчихсан байх. Exterior нуурын дээр солонгоо охин аавынхаа хамтаар тэнгэрт ээжтэй харагдана энэ төр гэл айгүй гоё л бичигдсэн байсан байх. Тэгээ ингээд бооцсон дүрсэд нь ингээд нэг юм жоохон awkward. Бас яг тэрнийх нь өмнөх тэр нөгөө хүүхэлдээ нисэж ирснээс хэлүүрийг жад болгож өөрчлөөд ариун болдыг сүлдэж байгаа сцен ч гэсэндээ бас яалчгүй айгүй юм биш байсан. Гэ та нар өөрсдөө үзсэн мэдж байгаа шүү дээ. Зүгээр яг нэг юм биш. CGI-ын муугаас гадна бас нэг тийм кинондоо нийцхэргүй жоохон те нэг юм айгу awkward нэг юм сонин нэг юм амар панаалтай нэг юм сонин фэнтези кино үзэж байгаа юм шиг. Тэгээд угаасаа CGI-ын муу хахаар бүр л юм нэг awkward харагдаж байгаа байхгүй. Тэгснээ бас тэр хүүхэлдээ яг яагаад энэ бүх хугацаанд машиндаа ялхаа чивтчихсэн аавыгаа өгсөний дараа гарч ирж байгаа юм те. Яг гоо мэдээж нөгөө нэг те одоо аав надтай хамт байгаа болохоор битгий санаа зовоорой гэж хэлжсэн гэхээр албаар аавыгаа алуулахыг хүлээж агаад гарч ирсэн юм уу гэж баг ойлгогдохоор байгаад байгаа. Тэгж бодсон ч гэсэндээ тэгээ тэнэгэл байгаа байхгүй. Уянгаач гэсэн эхлээд алуулж болох байсан шүү дээ. Тамира эхлээд алуулна гэсэн ямар ч баталгаа байхгүй. Тэгээд те машин сууж байхдаа баг за эхлээд аав алуулаадхаасаа алуулангууд нь өстө шууд гарч очоод ээжигээ аврандаа шууд нөгөө нэг сэлүүрийн жад болгоод сүлбэж аландаа гэж бодож суужсэн байш. Гэх мэтчлэн бас яг ингээд өнгөцгөө харахад бас нэг юм кул байж болох ч гэсэндээ нэг юм логик нь бодоод үзвэл сонин сценүүд зөндөө байгаа. Одоо жишээ нь энэ яг яагаад ээж авдаа биш тэр манаач ахад тэр алуурчны машины дугаарыг нь харуулж байгаа юм гэж бодохоор за окей мэдээж нөгөө ээж аав нь одоо гашуудалд баригдаад эрүүлэр сэтгэхэд хэцүү байгаа болохоор байж болж байгаа байхгүй өөр хүнд харуулъя гэдэг. Тэгээд тийм юм болвол анханасаа л яга шууд мөрдөгчд дэрийг харуулчих жолоог юм бол те. Ер нь бол ястай яг хэргийг нь шууд шийдэж алуурчныг нь олоод өгөх боломжтой ганц чухал хүн шүү дээ те. Тэгээ мөрдөгчийн зүудэнд юм харуулаагүй шас харуулсан л та. Тэр харуулсан юм тэгээд энэ те тусаараа тэгэл энэ яг юу ч юм те. Энийг хэн ойлгох юм бэ тусаараа тэгээ хэргийг шийдэж чадхааргүй хүнд хамгийн чухал баримтаа зүудэнд нь үзүүлснэ. Хамгийн чухал хүндээ юм хэн чараад юу гэдгийг ойлгохооргүй random mass нэг юм өөрийгөө лаг зурагчин гэж бодсон хэлбэр фотографруудын урлаглаг зураг гэдээ автсан зураг шиг нэг юм хөгийн арт хавс шийдэлтэй юм харуулж байгаа байхгүй. Энийг яг юу гэж ойлгож харах юм бэ? Энэ тэг яг ямар хэрэг болж байгаа? Мөрдөгч тэгээд яг тэр машинтай сууж исэн газраас хэдхэн метрийн зайд эсвэл өөр цагаар сууж таарсан бол амьдрал дээр тэр дүрслэлийг хараад ойлгохгүй шүү дээ. Солонгоо баг ирээдүг зүгэндэг юм аашаа. Тэгээ бас тэр нөгөө алуурчин нь бууж ирээд яг тэндээ зогсож тамхилахыг ч бас мэдсэн гэсэн үг юм уу аашаа
те одоо тэгэж тамхилаагүй машинд ороод тамхилсан бол энэ ингээд зүүдэнд нь оруулж өгсөн нэг юм зангилаагийн энэ манай мөрдөгч ингээд харахгүй өнгөрөх гэдэг байна. Түрүүндээ хэлсэн шүү дээ. Яг өөгч биш болчирхаач биш энэ яг хараалтай хүүхэлдэй гэдэг storyline руугаа хангалттай гүнзгий шумбаж explore хийж чадаагүйгээс гадна охиныхоо үхлээс болоод ухаанаа алдаад галзуурцсан аав хүн гэдэг storyline руугаа ч бас хангалттай гүнзгий шумбаж чадаагүй. Тэгэхээр нэг юм хоёр талд ингээд нэг юм өөх биш болчирхаа биш нэг хоёр storyline яваад байгаа байхгүй. Тэгээ хамгийн гол нь бас хоорондоо ингээд зангилалдаа төгсгөлдөө ингээд яг гоё ингээд зангилалдаад ч дуусчдгүү те. Мэдээж зүгээр ингээд хоёр өөр төрлийн storyline хамт оршиж байгаа дангаараа өөрөө асуудал биш одоо ингээд нюансыг нь олоод хооронд нь зангидгаас гадна тусд нь хангалттай гоё хөгжүүлэлт хийсэн бол болох байсан юм шиг санагдаад байгаа юм. Яг ингээд те энэ хоёр дээрээ ингээд хөгжүүлэлт хийж болох цаг дээрээ зүгээр тэгэл тэр нэг random RK галуулаад нэг юм амар шаардлагагүй сценүүдээр ингээд тэрэн цаг үрдсэн байхгүй. Уг нь бол энэ ариун болдын дүр амар муухай заваан creepy бүтээсэн жүжигчдийн хувьд бол те ажлаа амар сайн хийсэн байсан юм шиг санагдаад байгаа байхгүй. Надаа зүгээр нэг тийм юм cringe амар тэнэг диалогтай ингээд байдгал нэг эсрэгтлийн дүр биш. Бас нэг юм эсрэгээрээ нэг юм яг үнэхээр л нэг юм галзуурсан хүн байгаад байгаа юм шиг. Би бол энэс жоохон айсан те. Ялангуяа тэр нөгөө солонгойг хулгайлцгаад одоо те би ингээд би чинь яав энэ гэж хэлж байгаа сцен амар эвгүй зав. Би бол ер нь айсан. Дүрийг нь хангалттай хөгжүүлээд ингээ хугацааг нь нөгөөд ингээд баг хараалтай хүүхэлтэй энтргүүгээр яг ингээд ийм цэвэр гэмт хэрэг триллер кино байсан болвол энэ дүр ингээд амар зөвүүн юм амар эвгүй ингээ эсрэгтлийн дүр байх байсан юм шиг те. Тэгээ даанч те нисээ жад сүлбэд байдаг хараалтай хүүхэлтэйтэй киноны одоо team storyline-тэй зэрэгцэж явж байгаа болохоор бас нэг юм өөгчөж болцгааж биш нэг юм яг гоё ингээ бүр explore хийгдэж чадаагүй байгаа байхгүй. Яг адилхан нөгөө талд нь энэ хүүхэлтэн дээрээ илүү төвлөрөөд тийм галзуу солиотой панаалтай нисдэг CGI энтргүү хөрсдөг ойрхон ийм жоохон удаа өрөлдөж байгаа албагүй л дээ. Гэхдээ нэг юм тэр театрт нь илүү их чухал юмнууд нь өрнөдөг. Тамира Уянгоо хоёрын дүр дээр бүр илүү төвлөрсөн ийм сэтгцэн маягийн аим шиг нь байсан болвол мөрдөгч энтертэй тэр сценүүдгүйгээр айгүй зөв аим шиг кино байж болох боломжтой гэсэн байсан юм шиг санагдаад байгаа. Одоо ингээд тэр нөгөө эхлэлийн сценийг харах юм бол яг хүүхэлдэйн театрын аимэр их зураглууд байдаг шүү дээ. Тэгэхээр яг ингээд окей энэ хүүхэлдэйн театр руугаа илүү төвлөрөх юм шиг байна. Илүү ингээд нэг юм зөвүүн амар ингээд газартайгаа ойрхон creepy аим шиг нөх юм шиг байна гэсэн чинь тэгэл солиорол нэг өөр алуурчин гарч ирээл тэгээд манай хүүхэлдэйн нисч мэсэл жад сүлбэж мэлбэл дээ. Тэгээ би байнга л хэлдэг дээ. Би мэрэгжлийн хүн биш ээ. Би зүгээр яг ирээдүйд маш сайн кино зохиолч болох мөрөөдөлтэй. Тэгээд тэрнийхээ ч гэсэндээ төлөө маш олон юм уншиж судалдаг. Энэ урлагта хайртай зүгээр тийм одоо сонирхогч хүн өөрийнхөө сэтгэлдлийг л өөрийнхөө сэтгэлийг хэлж байгаа. Тэгээ одоо би муу кино гэж надад тэгж санагдсан гэдэг тийм кино гэсэн үг бас биш шүү дээ тийм ээ. Тэгээ оноо өгтөө болохоор би 5 оноо өгж гин. Тэгээд өмнө нь би нөгөө Ядуугийн зовлон 2-т 5 оноо өгсөн шүү дээ. Тэр айгүй өндөр оноо өгсөн юм байлээ. Зүгээр яалтчгүй Ядуугийн зовлон бол энэ сэвлэгийн хажууд хамаагүй муу кино, сэвлэг бол хамаагүй сайн кино байгаа байхгүй. Тэгэхээр би юу яагаад Ядуугийн зовлонгийн оноог 4 болгож бууруулад одоо яг энэ сэвлэг Ядуугийн зовлонгийн дээр байршгаар байна. Ранкинг дээр тийм ээ. Өнөөдөр минь бичлэгийн дөрөд өндөрлж гин хэдүүлээ дараачихаа бичлэгээр тунгуудахгүй уулзгуулахаар төвчээртэй сайхан хүлээж агаарай. Хайртай шүү за. Сайхан мөрөөрэй. Гой зүг зүтлэр.